Талын Монгол байгаль их бүтээв. Сэсэн бодолтой өгөөрөө. Чингис Арднаевыгаа би Талын Монголоос маань бидэнд одоо заяаж олгосон олон одоо сайхан бэрх хөөдийг хийсэн. Энэ Талын Монгол борцтой шүлээр дайлах гэж байна. Тэгээ одоо бид хоёлаа ингээд юм ярьж хахад ингээд 10 хормын дараа болчихсон. Талын Монгол нэвтрүүлэгт маань Бурайд улсын гавьяач жүжигчин Чингис Арднаев маань оролцож байна. Хаан явж ирүү. Одоо Бурайд зон олон ахан дүүс минь одоо хайхан хаварч гин үү? Хайхан хавран болж байна. За. Ятгаар хуу хайнууд, бултаа хайнууд. Бултаа хайн байна. Ерөн ингээд дэлхий дээр Бурайд хүн танигдахдаа энэ л ингэр яриад танигддаг. Тэгээд энэ ингэр болохтой өнөө хөхөн мөнхт ингэрмнэ манай. Тэгээд хөрөөтэй манай газар нэ. Манай Монгол газар. Тэгээд энэ болохоор ингээд улаан наран манай гал. Гал боломт. Хөхөн мөнхт ингэр хөрсд газар. Тэг хөрсд газар. Одоо бадрах ариун гал. Ариун гал чи. Сайхан байна. Олон залуучууд олон хүмүүс энийг мэдэж авч байгаа баха тий. Энэ сайхан үндэснийхээ үйлдвэрлэл энэ Монгол нутгаас Талын Монголоос ингээ гарч байгаа. Энэ юмыг одоо миний хувьд л сайшаа дэмжиж тэгээ дээрэс нь юм эрүүл хүнс гэдэг утгаар. Бурайдад бол шөл бол их үнүүч. Бурайдын хоол нь шөл. Хоол шөл. Төлөөр баяжиж. Шөлөөр чадна гэдэг тий. Тэгнэ. Бурайдын шөлийг шөлөн гэнэ. Шөлөн гэж хэлнэ. Тэгээд борц байна уу? Борц хийх үү? Нөхрийнхөө суух бүх махан магтдаг болтно гэж нүдэд хатаагаар нүдэд тэгээд үхрийн давсганд үхрийн давсганд бүтэн үхрийн мах магтдаг гэж яадаг. Одоо үндсэндээ бол яг л баатруудын хоол хүнсэл. Тий. Энэ 11 төрөл байна. Одоо цаашаач олон төрөл гарах юм шиг байна. Луувантай, тутрагтай, цагаан будаатай тий. Тэгээ гурвалжин будаатай. Тэгээд маш олон төрөл байна л да. Тэгээ энэ дотор нь орж байгаа энэ орцын гомн бол одоо Монгол орны хөрснөөс ургасан амт чанартай буудаан гурлаар хийсэн. Монголд л хийсэн. Тэгэхээр энэ бол цэвэр эрүүл хүнс. Монголд ургасан талхаар л хийсэн гэсэн үг тий. Тий. Монголд ургасан улаан буудаагаар. Хин уран бүтээл ямар сэдвтэй уран бүтээл вэ? Шинэ Бурайд дуу гаргаж байна. Бид нар ч ээжийн тухай дуу их дуулна бас. Тэгээ нэг энергийн тухай нэг сайхан дуу бэлдэж байна. Гарах гэдэг. Энхэрэн хүлээдэг анна имзаша табида Сэсэн бодолтой өгөөрөө Сэчгэлим тэгшэлжэ табида Энэ сайхан дууны аялгаа их шиг Бурайд зоны минь хайр их шиг бидэндээ тогтдог. Болтгоо. Асчиргал болгоё. Болтгоо. Одоо энийг гадаадд байгаа монголчууд маш их санаж байгаа чинь. Энэ үхрийн борц чинь хүч өгöd байна л та. Тэгэхээр эн чинь ингээд энэний хүч шидийг мэдээд байна л гэсэн үг л дээ.
Нэг идсэн хүн бол ер нь гарахааргүй юм. Би одоо энэ төрөл болгоноос ингээд идэл бас ингээд амталж үзээл ингээд яваад байгаа. Үнэхээр янзын сайхан байна. Одоо хоёулаа амтлаа тэгээд. Хоёулаа сайхан амтлаа. Би шиг. Энэ аяганд хийгээд идэж болж байна. Энэ бостой шүлний бас савн өөрөө тогоо болчихж байна. Тий гал дээр тавьчих юм байна тий. Шууд гал дээр тавиад бусдагчиж байна тий. Эвтэйх юм байна. Хоёулаа энэ шууд өөрийнх нь аягнаас нэтчихв. Тэгэл да. Тэгээ тий. Гэтэ халуун арай халуун биш үү? Би ч одоо буцалж исэн халуун товсон дотроос боорцог гараараа аваад ичдэг л байсан. Баг. Оо. Болж байна. Эвлэх юм байна уу? За. Яг шууд халуун тогоон дээрээс л авлаа да. Оо ёо. Янзын гоё. Хайхан шүлэн болоо. Тэгээ энэ Монгол нутаг энэ сайхан хөрс шорооноос маань үүссэн гэж батгаар бахархаад. Тэгээд энэ хөрийн борц. Энэ борц ч өөрөө 4 удиралдаа хэрэгэлдэг монголчууд. Тэгэл тэр хавар тэр нэг салхи шуурга тавиал эсвэл нэг жаахан хүүтэн зэврэн өдөр нэг борцтой шүл хийгээл идэх чинь гоё шүү. Одоо энийг энэ яг тэр зүйлийг чинь энэ нөхч шүү дээ одоо. Үний аяг юм байна. Нэг айхтар хадалж малж ингээл сон дулаага түүг удаад байх. Дулаага барьдаг гэж би бодож байна. Ягаад гэхээр их удаан халуунаа барьж байна. Монголд хуурахтан нүүдэлчдийн энэ ахуй соёлыг ингээ хараад байхад ерөөсөй голчлон шүлүүд юм шүү дээ. Ер нь тий. Сэтгэлээрээ унна гэдэг. Бан тий. Шүл итгэхгүй. Тий энэ аял жуулчлалтай хүмүүс л маш гоё юм байна. Өдөөний хүмүүстэй тэргүй шүлөө шанчаанж идэнэ л да. Замд явж байгаа хүмүүс одоо ан хийдэгт загас барьдаг манайх зөндөө штэ. Яа амар олон хоббитэй хүмүүс болсон. Тэднэрт бол энэ яг одоо 100% таарах. Наан цаана их явж идэг хүмүүст те. Яг ийм юм дутагтаад исэн байхгүй. Одоо бусад энэний чи орон зайг бусад өөр нөгөө нэг ийм химийн хортой, химийн найрлага ихтэй. Яг байгалийн бус бүтээгдэхүүнүүд нөхөд исэн байхгүй. Тэгээ энэ ингээ гараад ирэхээр яг Монголын үндсэн чанар те эрүүл хүнс ороод ирж байгаа байхгүй. Тэгээ одоо эрүүл хүнсээ аялалдаа ингээд авч яваад одоо ингээ борцтой шүл маань ингээ дэлхийд даяар гарч эхэлж гин гэдэг чинь хамаг Монгол даяар ингээ гараад эхэлж гин гэдэг чинь монголчууд одоо өгдийнхээ үнэт жорыг сэргээгээд эхэлж гин гэдэг чинь монголчууд дахиад эргээд бадрах нэ. Зэн боломж юм байна уу? Боломжийн ч юу? Дахиад нэг 3-ыг шатчих уу? Дахиад 3-ыг шатчих. Бултолон монголчуудын мэндийг бас буряд зон олон ахын дүүс бас хөргөж өгөөрэй. Биднийг бас одоо бидний өмнөөс очиж тэр сайхан ах дүүсийг минь мэндийг минь хөргөж сайхан амаршилж тэврээрэй гэж та өөртөө нь хэлье те та. Тийм. Тэгээ энэ сайхан үзэгчдэд зориулаад бас нэг сайхан ёроол хэл сэтгэлийнхээ үгийг сайхан чөлөөтэй гэд хэлнэ гэж. За эрхэм хаахан ахад өнөр манай хамаг монголчууд дэлхийгээш баа ширүүн байдалтай байж болдог. Одоо наран гарч байгаагашдаа бүрхэж болдог. Жаргаж баярлаж байхдаа хүн баа уйдаж болдог. Тэгээд энэ амьдралаа олон зүйлсөө бижихада нэг илгэтэй, нэг яатай, нэг шуутай зон хамтаа явахыг тавьж. Тэгээд хамтаа явахдаа хаанаагаар ханаа мартангүйгээр ариун сэжгэлтэй дуу хууртай игээд л омгоор дүүрэн сэжгэлтэй явах нь болдгоо. Хорой ерөөл тогтгээ хорой. Талын Монгол байгаль их бүтэв.